За сайн байцгаана уу? Манай Dark Cafe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ дугаараа эхлэхээс өмнө Dark Cafe-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification оноолгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа шууд яриад эхлэе. Daniel Keeler нь 1993 оны 1-р сарын 13-нд Америкийн Arkansas гэдэг хотод төрсөн. За хүүхэд насныхын талаар бол нэг мэдээлэл байхгүй. Elkins гэдэг ахлах сургуулийг төгссөн. Тэгээд бүр бага байхасаа л хүүхдүүдийг дээрхэлдэг, муухай, танхай, буулын хүүхэд байсан гэж ангийнхан болон багш нар нь ярьдаг. За ахлах сургуулаа дуусаад цагтаа болсон. Тэгээд хүмүүсийн хэлж байгаагаар бол эрх мэдэл, хүч чадалт туртаа болохоор одоо цагтаагийн мэргэжлийг сонгосон бахаа гэж ярьдаг. Тэгээ бас хажуугаар нь шоронгийн харуулаар хэдэн жил ажилласан. За цагтаагаараа ч гэсэн бас хэдэн жил ажиллаж байгаад яг яагаад гэдгийг мэдэхгүй ч цагтаагийн ажлаасаа гарч Walmart гэдэг дэлгүүрт ажиллаж эхэлсэн. За энэ үедээ Daniel маш олон эмэгтэйчүүдтэй уулзаад салаад хүүхэдтэй болоод гэрлэгтэй нь гэрлээд салхтаа салсан. За ингээд 2018 онд Daniel энэ хэргийн нөгөө нэг танхай нөхөр болох Айны гэх эмэгтэйтэй танилцсан. За Айны бол 1997 онд төрсөн. Daniel-с 6 гаруй дүү. За Daniel 27 таахтай Айнытай танилцсан. За Айны Daniel-с цагийн зайтай хотод төрж өссөн. Тэгээд Айныгийн хувьд гэх юм бол бас л ингээд сургуультай танхай бусад хүүхдүүдийг дээрхэлдэг охин байсан билээ. Тэгээд ахлах сургуулаа төгсөөд их сургуульд ороод сэтгэл зүйч мэргэжлэр төгсөөд дараа нь хүүхэд хамгаалах байгууллагт ажилд орсон. Тэгээд хүүхдүүдийг гэрт нь очиж шалгаад эрүүл саруул аюулгүй байна уу гэдгийг шалгадаг ажилд орсон байгаа байхгүй юу. За Айны Daniel хоёрыг яаж танилцсан мэдгүй ч ямар ч л байсан танилцал одоо шууд маш хурдан хоорондоо дотносоод гэрлээд айгүй хурдан хоёр хүүхэдтэй болсон. За Daniel урд нь бол хэд хэдэн эмэгтэйтэй үерхэж байхдаа заримтай нь гэрэлсэн, зарим эмэгтэйчүүдтэй нь хүүхэдтэй болж исэн, яг хэдэн хүүхэдтэй хэдэн удаа гэрэлж исэн нь бол мэдэхгүй байна. За ингээд энэ хоёр ямар ч л байсан гэрлээд хүүхэдтэй болоод хоёр хүүхдийн зургийг байнгын Facebook дээр тавьдаг байсан. Хоёр хүүхэдтэй ингээл зөндөө хайртай шүү гэж бичээл, дээрээс нь Christmas-аар зөндөө бэлэг хоёр хүүхэдтэй авч өглөө эдрийгээ байнгын ингээл пост хийдэг. Тэгээ дээрээс нь Daniel гудамжны нохой аварсан 6 хүртэл тавьж Facebook болон Instagram дээр хийдэг байсан. За энэ хоёрыг бол ингээд гаднаас нь харах юм бол өстой ямар амарлаг эцэг их вэ? Ямар амар гудамжны нохой аварж мавардаг сайн хүмүүс вэ гэд харахаар байгаа штэ. Тэгсэн чинь яг хаалганы арт, сошиал медианы арт бол шал өөр амьдралтай хоёр байсан. За энэ хоёр маш хүнд хар тамхи хэргэлдэг, meth буюу мөс тэгээд мөстөөс жилүүд онтуулдаг, мансууруулдаг, fentanyl гээд хар тамхи хэргэлдэг. Тэгээд тэрийг хэргэлжгээрээ маш хэрцгий уртаа олцдог байсан. За Айны бол бас л яг адилхан meth, fentanyl гэх хар тамхиудыг хэргэлдэг. Тэгээд маш их хэргэлснээс нь болоод толгоо нь уртлаараа халзарсан. За цагтаад баригдаад ахуулсан зурган дээр одоо толгоон урт талын хэсэг нь бол одоо бүр юучгүй халзарсан байсан. Тэгээд угаасаа мөс хэрглэхийн нэг гаж нөлөө нь толгооны үс ингээд халзрах байт юм билээ. За ингээд 2020 он буюу Daniel 29-тай, Айны 23-тай энэ хоёрын хоёр хүүхэд нь 2 настай л байсан байх. За энэ үед энэ хоёр дээр өсвөр насны нэг эмэгтэй хүүхэд хурж ирж амьдрахаар болсон. За хохирогчийн нэрийг нууцлсан байсан учраас охиныг Эмма гэдэг удаа явжээ. За энэ охин бол Daniel Айны хоёртой амьдрахтаа дөнгөж 14 настай байсан. За яг яагаад энэ хоёр дээр очиж амьдрах болсон мэдгүй, ямар ч л байсан. Зарим вебсайт дээр бол Эмма Daniel-ийн хуучин найз охтуудынх нь нэг хүүхэд байсан бах. Тэгээд ээжтэйгээ амьдрах боломжгүйгээсээ болоод after буюу одоо Daniel дээр энэ хоёр дээр хурж ирж амьдарсан гэж бичсэн байсан. За тэгэхээр Айны болохоор хойд ээж нь, Айныгийн хүүхдүүд нь хоёр дүү нь болж таарж байгаа Эммагийн. За ингээд Эмма гэрт нүүж ирснээс ердөө 2-7 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 27-нд
өдөр Эма унтчихсэн чинь Даниэл одоо нөгөө math мөсөө татцсан мансуурцсан хурж ирээд Эмаг сэрээгээд шууд тэр дороо хөөрхөн охины хувцсыг ураад тайлаад шууд хүчндэж эхэлсэн. За ихэнх хүчндэгч хүмүүс бол анх удаа ийм юм хийх гэж байгаа бол ингээд баг багаар эхэлтийн гинэ одоо жишээ нь ингээд худлагаасаа Эматай ноцолдож тоглож байгаа л санамсаргүй доотл руу нь хурж жүжиглэх ч юм уу те. Тэгээгүй ерөөсөө шууд л Даниэл дээр нь гараад хувцсыг тайлаад хүчндэж эхэлсэн. За тэрийг нь цагдаа нар бол сүүлд хэлэхдээ урд өмнө ийм хэрэг хийсэн байж магадгүй гэж таамаглалт юм лээ. За ингээд Эма дараагийн хэдэн жилийн гэрт амьдарсан хугацаанд Даниэл охиныг бол маш олон удаа хүчндэжсэн. Бүр тоогоо алттал нь хүчндэжсэн. Тэгтээ Эма өөрөө хэлэхдээ болохоор хамгийн их өвдсөн. Тэгээд хамгийн ихний удаа хүчнэзэн үедээ сандаг гэж сүүлд хэлсэн. За Эма хэлэхдээ болохоор нэг удаа хүчнэзэн нь хамгийн их өвдсөн байсан. Тэрийгээ сандаг. Яасан гэхээр Даниэл Эмагийн толгойг нь балконы шилэн дээр наалтгаар барьж агаад доош нь тонгоолгож агаад чи билнүү энэ удаа чамайг амар өвтгөндөө гэж надад хэлсэн. За Даниэл Эмагаас чи билнүү гэж асуухад Эма бол мэдээж өдөөс нь үгүй гэж хэлсэн. Тэгсэн ч угаасаа Даниэл тоохгүй шууд доош эргэтэн рүү өөрийнхөө хийгээд хүчндэж эхэлсэн. За Эма тэрний талаар хэлэхдээ болохоор хамгийн ихээр өвцөн өвдөлт бол тэр асан гэж хэлсэн. За дараа нь бас нэг удаа Эмаг 0-д байхад нь Даниэл харчаад орж ирээд угаалтур дээр өргөж гаргаж байгаа дахин хүчндэж эхэлсэн. За Эма маш их өвдөлт мэдрээд зогсолтоо битээлтэй би юу ч хамаагүй хийя гэхэд Даниэл өдөөс нь надаа энээс өөр зүйл хэрэггүй гэд улам хүчтэй хүчнэсэн. За тэгээд ингэж хүчтэй хүчндэх болгонд нь Эма бүр илүү ихээр ойрлж байлахад Даниэлийн улам одоо сэрлэн хөдлөд байгаа юм шиг мэдрэмж Эмад төрчихсэн гэсэн. За тэгээд дуусчаад Эмаг бол баан руу шидчихэд Даниэл бовоо гаргаад нүрийг нь хэд хэд удаа зохиод дараа нь доотгоо амруун ч гэснээр чам таалагдж гинөө гэд орилсон гэсэн. За тэгээд дахин хэлэхэд Даниэл чинь энэ охины төрсөн аав нь байж магадгүй штэ. Дээрээс нь энэ охин бол ердөө 14 байна 15 настай насан туршаагүй жоохон охин байсан. За тийм амар үйлдэл гэртээ гаргадаг мөртлөө Даниэл Facebook сошиал медиа дээр болохоор нэг л их сайн хүн шиг ингээл жүжиглдэг гудамжны нохоо аварлаа гэдгээ зургаар оруулаад тэгэнгүүтэл хоёр хүүхдэд дагуулад парк орлоо, тоглоуллаа, бэлэг авч өглөө гэл тиймэрхүү юм постлдог байсан. За тэгээд одоохондоо бол эхнэр Айнын Даниэлийн ийм зүйл хийгээ яваад байгааг ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгтээ тун удалгүй Айны Даниэлийн хүчндэж байгааг харчдаг. Яасан гэхээр нэг удаа Даниэл Эмаг ингээд 0 дахт нь хүчээр орж ирсэн. Одоо эхнэр нь гэртээ байгаа штэ. Тэгэхэд бол шууд 0-д байсан Эма дээр өөрөө орж ирээд хүчндэд байжсэн. За тэгсэн чинь Айны 0-ын хаалга онгоолгоод ороод ирсэн чинь Даниэл ерөөсөө санаа зовсон, ямар ч ерөөсөө шинж байхгүй. За шууд эхнэрлүүгээ харж байгаа. Дэндээс зайлаач хаалгахаа мó бүдүүн гэмэн гэж доромжилсан. Ерөөсөө тийм санаа зовсон ч юм байхгүй, бүр цагаандаа гарцсан байхгүй. За тэгээд ийм амар зүйлс харсны дараа Даниэл эхнэртэй хэлж байгаа байхгүй. За хоёулаа юу болсон талаар сууж агаад ярилцах уу гэж хэлээд энэ хоёр ярилцсан. Би тэгээд энийг сонсож одоо орчуулж хат юу солиороод юуг нь ярилцах гэдэг байна одоо яа бүрстэ айгу мангар шууд цагтаа дуудаж өгөх хэрэгтэй байхгүй юу. Тэгтээ Ани бол тэгээгүй энэ хоёр маргааш өдөр нь суугаад хоорондоо ярилцсан. За яг ярилцсан ч гэжтэй одоо Даниэл Анид чи энэний тухай хүнд хэлэх юм бол би чамайг алан шүү гэж сүрдүүлсэн. За энийг нь бол хажууд нь Эма суугаад сонсч байсан. За ингээд аль нь юу ч хийхгүй Даниэлч Эмэг хүчнэсээр Анич гэсэн юу ч болоогүй юм шиг явсаар л байсан. Яг энэ үед Ани бол бас адилхан Даниэлээс айдаг хохирогч нь байсан юм шиг байгаа. Гэхдээ энэ бүхэн одоо утахгүй өөрчлөгдөн. Ягаад тэгэхээр Ани гинтл ингээд Эмад муухай хүтэн хандаж эхэлсэн. За миний бодлоор гэх юм бол нөхөр нь одоо Эмаг хүчндэд байсан чинь одоо мэдгүй өөрийнх нь уурн хүрээд өөртөө нунтаж хөвтгэ байчлаа гэд гинт уурлаад дээрэс нь Эмаг нөхөрт нь одоо хүчндүүлэх туртай байна гэж бодоод тэр хамаг уура Эмад гаргаад байгаа юм шиг санагдсан.
За тэрнээс өмнөөсөн бол энэ нэмэгтэй бол зүгээр л байсан байгаа байхгүй Ама зүгээр харцдаг байсан. За энэс хойшоо Ама өөрийнхөө өрөөндөө орон дээрэж унтчихтгаа байгаад 0-ийн өрөөний ван дотор унтах болсон. За хүнжил дээр юу ч байхгүй зүгээр л одоо шууд ван дотор унтдаг. За тэгээд Ама айныгаас намайг яагаад 0-д унтуулж байгаа юм бэ гэдээ асуухад айны өдөөс нь хэлэхдээ яагаад гэх юм бол чи хүнд чирэггүй новшлохоор гэж хариулсан. За энэс гадна энэ хоёр Амаг өлсгөж эхэлсэн. Тэгээ бүр ямар ч хоол өгөхгүй 7 хоногт нэг хүн удаа pop tart гэдэг нэг бичээн байдаг. Тэрийг өгдөг. За дээрээс нь 7 хоногт нэг стакан л ус өгдөг байсан. Тэгээд Ама болохоор 0-д ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан болохоор 0-оос ус авч уудаг байсан байх. Тэрнээс бол нэгэн стакан уснаас хинж удаа цангаагаа тайлж чадахгүй, бүр амьдарч чадахгүй. Тэгээд дээрээс нь Ама сургууль явдаг байсан болохоор бас сургуулаасаа юм олж иддэг байсан байх. Хөөрхөдөг л бүр хичээлэн дараад гэртээ харах цаг болонгод өстой навш пиццтайгаа дууддаг байсан байх гэж надад бодогдсон. За энэний дээр Даниэл ани хоёр байнгын Амаг зоддог, хан руу түлхдэг, хөшгөлдөг. Нэг удаа бүр Даниэл хүчнээд зодоод Амагийн хөлийг нь хүртэл хугалж исэн. Тэгээд ерөөсөө эмлэгч явахгүй, өвчин намдаахч эм өхгүй тэгэл тэр чигээр нь орхицсон. Тэгээ бас нэг удаа шилэн кофений ширээ рүү Амагийн толгойг нь зогцсон чинь тухан дээр нь маш том зүсгцсэн байсныг бас л ингээл юу ч тоохгүй орхисон. Тэгээд бас нэг удаа Ама галтгоонд аяг тавуугаа зогсож исэн чинь айны хурж ирээд олигтой байгаасангүйгээд орилоод сэрээ авч жагаад хүзүүрүүн хэд удаа зоогоод чамайг би өгөхөөсэй гэж бодож байна гэд дахин хэд удаа зоосон. За эн чин одоо хажууд нь хоёр жоохон хүүхэд нь байсан тэрийг харж байгаа байхгүй. Тиймэрхүү юм бол ерөөсөө энэ айны тоохгүй. Тэгснээ амар тэ өөрөө хүүхэд хамгаалах байгууллагт ажил хийдэг жоох шиг бүр нэрээ. За ингээд хүзүүндээ сэрээгээр заалгуулсныг нь сургууль нь хараад хүүхэд хамгаалах байгууллагт хэлээд хэдэн хүүхдийн ажилчид Ама дээр хурж ирээд ярилцлага авсан чинь Ама өөрийгөө зүгээр л санамсаргүй юм болгоцсон юм а гэж хэлсэн. За Даниэл бол Амад хэлэхдээ хэрвээ чи үнэнийг хэлэх юм бол чамайг ална шүүгээд сүрдүүлээд айлгаад хэлсэн байсан болохоор Ама бол нөгөө хүүхэд хамгаалах ажилчинд худлаа хэлсэн. За энэний дараа айны Амагаас хар тамхи татах уу гэж асуухад Ама бол мэдээж үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь айны өдөөс нь надаа юу гэж хэлэх чинь надад хамаагүй. Зүгээр л чи миний юу хийх гэснээ хийх хэрэгтэй гэж хэлээд хүчээр мөс фентанил гэх хар тамхинуудаа Амад хүчээр татуулдаг байсан. За энэний дараа хүчээр кокаин гэд нунтаг энэ цагаан хар тамхиг хоолоор нь чихэж оруулсан. За тэгээд дэндүү мансуурснаасаа болоод Ама бол юу ч харж чадахгүй цагаан гэрлэл харагдадсан гэсэн иймэрхүү байдалтайгаараа ерөнхийдөө хэдэн өдөр явсан. За энэний дээр Амагаар хар тамхи заруулж мөнгө олохоор шийдсэн. За ингээд иймэрхүү байдлаараа Ама охин нийт 3 жилийг ингэрт өнгөрүүлсэн. 2020 оноос 2023 он хүртэл 3 жилийн хугацаанд нийт 4 удаа байраа сольсон. За Амач гэсэн сургуулаа 4 удаа сольсон гэсэн үг. Тэгээд албаар цагтаа сэргийлэхээс цухтаа жингэж олон удаа нүүснөө мэдэхгүй байна. Гэхдээ бараг л барагдахгүй гэл 3 жилийн дотор 4 удаа нүүсэн байх гэж би бодож байна. За ингэж амар Амаг хүчнэдэж хүчээр хийлж байхдаа сошиал медиа, Facebook, TikTok дээр өөрсдөө ямар сайн эцэг их болох талаараа байнгын зураг пост оруулдаг. Нөгөө л нэг одоо гондомшны нохоо муур аварсан гэдгээ зураг пост оруулдаг хэвээрэл байсан. За ингээд 2023 оны 3 дугаар сард Ама 0-ийн өрөөнд байж исэн чинь Даниэл хаалгыг хөшөглөж орж ирээд Амагийн өснөөс нь зулгаагаад том өрөөний шал руу чирч авчираад дахин хүчнэдэж эхэлсэн. За тэгсэн чинь Ама чанга орлоод надад туслаач болооч гэд ойрлсон чинь гайхалтай нь айны том өрөөнд орж ирээд Амагийн гарнаас нь барьж агаад Даниэлээс салгаад Амад цухтаа гэж хэлсэн. За уг нь бол өөрт нь хэд удаа айны Амагийн ингэж хүчнэтүүлж байгааг сонсч ирсэн ч юу ч хийдэггүй байсан мөртлөө яагаад тэр өдөр яг ингээл ухаарсан юм шигтэй тэгсэн мэдэхгүй ямар ч л байсан ашгүй тэгэж хэлээд Ама гарч цухтаагаад айны ч гэсэн араас нь гарч гүйж явахтаа цагтаа дутсан. За цагтаа нар хурж ирээд яа юу болсон талаар нь асуухад Ама дэндүү Даниэлээс айсандаа болоод юу ч хэлж чадаагүй. За тэгэхээр цагтаа нар айнатай яриад яг юу болсон бэ гэхэд айны
бас адилхан цагтаад ерөөсөө үннээ хэлж чадаагүй. Айны цагтаад хэлэхдээ болохоор би та нар руу буруу залгачжээ, буруу дуугарлуу залгацсан байна. Юу ч болоогүй, уучлаарай гэд хин нь юу ч хэлэхгүй болохоор нь цагтаа одоо яах аргагүй зүгээр л яваад өгсөн. За яг явахаас өмнө Даниэлийг өөр газар очиж хонё гэж хэлсэн бэлээ. За ингээд маргаашинч болж Даниэл гэртээ ирээд бүх зүйл уртных шигээ байдалтай шилжсэн. Тэгтээ Даниэл бол дотроо айцсан байсан. Энэ хоёр нэг удаа цагтаа дуудсан юм чинь дахиж намайг дуудчих магадгүйгээд Эмагийн одоо танилан ч юм уу хамаатных нь нэг Джейн гэд эгчийг дуудаад Даниэл хэлж байгаа байхгүй. За чи хэрвээ ингээд Эмаг надаас холдуулахгүй бол би энэ янзаараа Эма манад байгаад ах юм бол би шорон руу орох юм шиг байна гэж хэлсэн. За Джейн бол шууд тэр доороо охиныг Даниэл айны хоёрын гэрээс нь авч өөртөө амьдруулах болсон. Даниэл Джейнд Эмаг ингээд манайхаас өөр газар амьдруулахгүй бол би шоронд орох нэ гэж хэлэхэд нь Джейн бол ерөөсөө гайхаагүй гэсэн. Яагаад тэгэхээр угаасаа тэр хоёрын амар их хар тамхи хэргэлтэйг нь мэднэ. Бас Даниэлийн их нэртэй одоо нэг удаа амар дарангуйлалтай ууртай зан гаргаж байсныг нь харсан болохоор Джейн угаасаа энэ хоёр бүтггүй гар гэж боддог байсан бэлээ. За тэгээд Эма Джейнийг гэрт амьдраад бүтэн 2 жил болсон ч хинт ч юу ч хэлээгүй. Яагаад тэгэхээр үнэхэрийн их айсан бүх зүйлийг өөрийнхөө буруу гэж бодоод яваад байсан учраас хинт ч юу ч хэлээгүй. За ингээд явж байгаад 2 жилийн дараа буюу 2025 оны 4-р сард одоо finally өөрийнх нь хүрээлэн байгаа хүмүүс өөрийг нь хүчирхийлэхгүй байна гэж итгээд Джейн тэтгээд хамаг болсон зүйлээ ярьсан. За тэгсэн чинь Джейн болохоор чи сургуулийнхаа зөвлөгтөө хэлээд үзээ гэд хэлсэн чинь 4-р сарын 9-нд Эма сургуулийнхаа зөвлөгтөөр очиод хамаг үнэнээ хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь болохоор цагтаа дуудаж өгөөд Даниэл айны хоёр баривчлагдсан. За Даниэлийг насанд хүрээгүй хүүхэд хүчинсэн, бэлгийн дарамт учруулсан, айлгаж сүрдүүлсэн, насанд хүрээгүй хүүхдийг айлгасан, сүрдүүлсэн, зодсон, хүчирхийлсэн гэх тус зүүн ангаар баривчилж авсан. Харин айны болохоор хүчээр Эмад хар тамхи өгсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, сүрдүүлсэн, хүчирхийлсэн, насанд хүрээгүй хүүхдийн амь насанд аюул учруулсан гэх тус ангаар бол баривчлагдсан. За энэ хоёрыг таньдаг байсан бүх хүмүүс энэ хоёрыг ийм амар зүйл хийсэн гэхэд нь бараг итгээгүү. Ягаад гэх юм бол нөгөө сошиал медиа дээр дандаа лаглаг зураг тавиад байдаг байсан шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ хоёр бас Facebook гэдэртээ дандаа фильтртэй зураг тавьдаг. Тэгсэн чинь цагдаагийн Facebook пэйж дээр ямар ч фильтргүй зураг харсан ч хүмүүс бүр энэ хоёр мөн үү гэд танихгүй байсан. За тэгээд таньдаг хүмүүс нь хэлэхдээ болохоор энэ хоёрыг бүр ийм амар гэж бодсонгүй. Насаар нь шоронд хатаах хэрэгтэй гэж зурагныхан доор зөндөө хүмүүс комент бичсэн байсан. За тэгээд энэ хоёр шүүх хурлаа хүлээгээд 9 сар шоронд суучаад өмгөөлөгчдөө плидэл буюу бурууга хүлээгээд тохиролцох гэдэг зүйлийг сонгосон. За ингээд 2026 оны 2 дугаар сар буюу саяхан 2 сарын өмнө өөрсдөө буруутай гэсэн тохиролцоо хийж насанд хүрээгүй хүүхэд хүчинсэн, биеинд аюул учруулсан гэх зэрэг хэрэгүүд бүгдээрээ заяо хэрэгсгүй болоод Даниэл айны хоёр хоёулаа зөвхөн насанд хүрээгүй хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй гэх зүйлд өөрсдөө буруугүй гэж хэлээд одоо ямар ч шоронд орох ял авахгүйгээр зөвхөн 6 жилийн тэнцэнгийн ялыг авсан. За тэгээ бүр дээрэс нь 6 жилийн тэнцэн амжилттай одоо давах юм бол те ямар ч хэрэг төвхт оролцохгүй байх юм бол өмнө нь байсан бүх ял одоо рекордноос нь арчигдана гэсэн тохиролцоог хүртэл хийсэн. За яллах талын талаар юу гэж хэлсэн бэ гэхээр хүчингийн хэрэг ихэнх нь тэр ингэсэн энэ ингэсэн дээр суурилж ял үгүй юуг тогтоодгоо. Энэ хэрэг нэлээд удаж байж бид нар дээр ирсэн учраас яг хүчингийн хэрэг мөн байсан үгүй юу тодорхойлох маш хэцүү байсан учраас ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн. За одоо зүгээр л хохирогчдод бид нар итгэхгүй байна гэд хэлчихэж байгаа сте. Гэхдээ хүмүүсийн бол хэлснээр бол энэ яллах талын прокурор бол зүгээр л улс төрийнхөө карьерийг бодоод өөрийнхөө тал дээр нэг ч ялагдал гаргахгүй гэж бодсон учраас айны Даниэл хоёртой тохиролцоо хийсэн байх гэж ярьдсан мөлий. Тэгээ бас дээрэс нь энэ прокурор хэлэхдээ би хохирогчд бол итгэж байгаа, итгэж чинь хүчинсэн этгээдүүд ялан амсах ёстой гэдэгт ч би бас итгэж чинь гэж хэлсэнгүүтээ өөрөө юу ч ихгүй тэ худалаагаас орхисон байгаа байхгүй.
Тэгээд энэнийхэн талаар Facebook дээр комментэр зөндөө хүмүүс хэлэхдээ наа чин бол айгүй худлаа гараа одоо сонгуул ирж байгаа болохоор өөрийгөө сайн харагдуулах гэж юм шидэр хийсэн энэ гэж бичсэн байт юм лээ. Тэгээд тэд нар бол зүгээр л яг Facebook-ийн комментууд Facebook дээр байгаа болгон үнэн гэсэн үг биш. За тэгээд энэ 6 жилийнхэн тэнсэн хэрвээ одоо ямар ч хэрэгтэй хөвгт оролцохгүйгээр давж чадах юм бол 6 жилийн дараа айны болохоор буцаад нөгөө хүүхэд хамгаалахынхаа ажилд орж болно. Дайнил болохоор цагтаа болж болно гэсэн үг байхгүй. Тэгээд яаж ийм хоёр хүн нэг нь хүүхэд хамгаалах байгууллагад ажиллаа нөгөөдг нь цагтаа болж болох юм бэ тийм үстэй бүрс. Арай. Тэгээд Эма охины талаар гэх юм бол ерөөсөө нэр мэр эдэр нь бүгдээрээ нууцлагдсан учраас одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ нэг газар жаргалтай сайхан тайван амьдарч байгаасаа л гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ дүргээ дуусгая. Та нар маань юу гэж утснаа комментээр бичээрэй. Тэгээд дараа 7 өдрийнхөө дугаараар уулзъя. 좀 더 재생 쇼